Сайн байцгаана уу? Надагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр одонтой ээжүүдийнхаа онцгой баярт мөчийг хуваалцаж, энэ цаг мөчөд алдарт ихийн 2 дугаар одонгоор Ингрэмэласан эрхэмсэг бүсгүй саран дэлгэрдээ хадмуудынхан зүгээс хаяглан илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорч эрхэмсэг бүсгийн баяр дээр баяр нэмцгээе. Үеч нарыг өрсөн дуулж өсгөх жаргалын өшигтэй удам зарагсан эрчмэн энгийн өсгөх хаадын зэрэгтэй тоолон тусгаар улстан одон цогцох хүмүүдийг төрүүлж орчлон гэрэлтээр өхмөр төрүүлж одонгийн байраа мэжир сайхан хийж байгаа онцгой сайхан баяр өдрийн мэндийг дахин нэвшүүлж байна. Бүгэн өгөө. За тавны баяр дээр баяр нэмж бид надагчуудаа хайр түгээх хэмээх мэдчилгээ хүргэлтээс өнөөдөр алдарт ихийн одонгоор Ингрэм мэдээж байгаа эрхэмсэг бүсгүйд нэгэн гинтийн бэлэг ирснийг дамжуулах таалбартай ирсэн учраас одоо та бүхнийхээ хатан арга хашилтандаар би алдарт ихийн 2 дугаар одонгоор Ингрэм мэдээсэн өцөлтөнтэй бүсгүй саран дэлгэр таныг конституцийн хамаартай урьж байна. Өгсөн бацай. Өнөөдөр таны өдрийн мэндийг хүргэе, бас халуун баяр хүргэе. Яг одоо энэ цаг мөчид таны төрж байгаа сэтгэлээс хуваалцъя. Толгомдоо нэг догтлол дүүрэн аюу тийм гоё хэлэх үг болохгүй гоё байна. За тэгэхээр мэдээж гоё бүсгүй гоё үчтэй ирсэн хүмүүсийг сайн надад ташаалтай дахин баяр хүргэе. Хоёрын цагийн ирсэн хүмүүсийн танилцуулъя. Бүсгүй хүн хүслийн үзэх гэж хөө төрүүлдэг учиртай, орчлон үзэх гэж охин бол төрүүлдэг учиртай. Одоо энэ цаг мөчид эмэгтэй хүний дээдийн дэд шагналтыг эмэгтэй гэрэлцүүлж байгаастай халуун баяр хүргэж манай хамтлагууд амжилж тань бас гинти бэлэг ирсэн байна. Тэгэхээр ингээд харахаар их олон зочид нэгэн цагт хорон цогцолсон байх шиг байна. Харин танд тусгай бэлэг явуулах ёстой. Хүлээж байгаа хүн байгаа юу? Энэ бэлэг хинээс бол Хатан чанцал толом хатмуудаас гэж бодож байгаа юу? За шууд тавар таач таарч. За тэгвэл эрхэм бүсгийн хийсэн таамаг хэрэгцээ Эдгээр өнөөгүй юу гэдгийг батлахын тулд эхлээд хөтлөгчин танд ирсэн чин сэтгэлийн үгсийг унших ёстой. Боломжтой бол хэдүүлээ чимээгээ түрхэн зураг номдаад энэ бүсгийг хаяглан ирсэн чин сэтгэлийн мэдрэмжийг хамтдаа өргөн барь. Хэрэгцээ сайн сонсож бидний утга учир тодорхой болох ёстой юм шүү. Өглөөний өргөжлүүлж, өглөх амьдралын тэгшилгэж, гал боломтыг минь өргөжлүүлж, дүүдийн минь хамлан суугаа эрхэм хайртай эрмийн чамдаа баярлалаа гэж хаягдсан байна. Бэр гэдэг Бурханаас илгээсэн илч байдаг юм байна лээ. Би сэтгэл зүрхэн үргэлжил бидний төлөө цохилж байдаг юм байна лээ. Замбай тэрийн орчлон зулаагаан гიშгэж бид төрөөгүй ч зах хязгаар нүгийн хувь тавилангийн учиртаар өргөн гэртхэн айчдан ирсэн юм аа. Өөрөөсөн ургуулсан олон цэцэгсэн өнгө тэмэрчлэн голомтын заргах учиртай учраас өөр зүрхнээсээ гүндэтгэн дээдэж өнөөдөр талархал дэвшүүлж байгаа юм шүү. Гэрэн томоогийн наснан гэргийн заяандан хөтлөгдөж гэрэн морхоод манайд ирсэн бэрмийн чамдаа баярлалаа. Өглөх амьдралын тэгшилтгэж удмын заяан төшиж олонд залгах хүү орчлон гэрэлтүүлэх охинтой болгож өгсөн баярлалаа. Хадмуудын хүндэтгэлийн дэдийг өргөн барьж чамдаа халуун баяр хүргэж байгаа юм шүү гэд. Энэ цаг мөчид бэрэн дэдэлсэн айлын голомт хүртэггүй гэсэн сайхан үгсээр бэрийнхэн алдар гавьяг магтан дуулж байна. Бүгэн уучлаарай. Адмын босфор ичин гөрөн алхаж орсон даруухаа харцаа буулгаач гарын үзүр динэж гүйсэн яруухаа ичлээ Турсамжийн бичлэгээс сэтгэлээсээ хавцаасаа ичгэс шиг хадмуудтай хамтаж салхах. баярлж явдаг хороо дээр баг хаанч байхгүй сайн хадмуудтай урьдчилсан хороо надад сайн хатам заяасан тэр дундаас бас хатам ихтэй баярлалаа гэж хэлмээрээ юм яар намайг дандаа дэмжиж Ирмэн гихэд хатууд марах юм
их баярлалаа. Баярлалаа. Тэгээд мэдээж өнөөдөр энэ сайн мөчийг хатад эхийн нэгдүгээр одон авч яваад хадуун баяр хүргэе. Мөн дөрвөн хүүхдийн төрөлд эргэж буцалтын итгэл сэтгэлээр энэ бүсгүй тайруулсан эрхэм өрхийн тэргүүнд бас хатад аа болж яваад баяр хүргэе. Монголын улс маш олон охидсан мөрөөр энэ удаагийн дугаараа чаргай сайхан баярлалаа. баяраа